Сайн байна уу? Links Tarot байна. Энэ удаагийнхаа бичлэгээр энэ харилцаа хаашаа чиглэж байна вэ гэсэн сэдвтэйгээр мэргээ хийх гэж байна. За, гол асуултууд нь энэ харилцааны энерги, энэ хүний таныг их мэдрэмж бодол. За, тэгээд энэ харилцаа цаашдаа яах вэ гэсэн ийм сэдвийн хүрээнд мэргээ хийн. Нэмэлтээрээ энэ хүний дараагийн үйлдэл та төрүүлж үйлдэл хийвэл нөгөө хүн нь яаж хүлээж авах вэ? За тэгээ холын ирээдүй бас ямар байх вэ гэдэг талаар нэмэлтийн бичлэгээ хийх гэж байна. За энэ удаагийн бичлэг маань жоохон адраматай л орлоо доо. Би өөрөө нөгөө амар ядарсан явж байгаа дөрөө орж ирээ бичлэгээ хийгээд тэгээ бичлэг дундаа одоо нөгөө сүүлд нь хоолой гарахаа болоод 3 дугаар бүлгийг би яг маргааш нь бичиж байна. Тэгэхээр тийм байна. Дундуур нь нас баахан техникийн саатал гараад ер нь энэ бичлэг яг амар олон хүмүүст хүртээлтэй яг тиймэрхүү мессежийг хүргэх гээд яг юм жоохон хэцүү байв уу гэж ер нь бодож байна. За тэгээд мөн адилхан 3 бүлэгтэй байгаа. Та бүхэн маань бүлгээ сонгохдоо өөртөө хэтрүүлэн бодохгүйгээр айл хурдан татагдсан, таалагдсан тиймэрхүү бүлгээ сонгоод time stamp дээр дараа ороод ирэхэд болно. Time stamp нь description болон comment хэсэгт үйлдэлтэйг өгөх учраас шууд тоон дээр нь дараад ороод ирэхэд таны сонгосон бүлэг нь шууд эхэлж байгаа шүү. За сайн байна уу? 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За миний хувьд ажилласаа жоохон ядарч орж ирээ, жоохон намуухан ярьж магадгүй шүү, уучлаарай. За хэдүүлээ эхлээд за ерөнхий сэдвээ бол та маань өөрсдөө харсан байх. Энэ харилцаа ер нь хаашаа явж байгаа вэ? Хаашаа чиглэж байна вэ гэсэн тийм сэдвээр энэ хүмэрийг хийх гэж байна. За би хамгийн эхний асуултаараа мэдээж энэ харилцааны энэ энергийг нь шалгаж харж өгсөн байгаа. За тэгээд харсан чинь энэ дээдлийн 3 үзрөөр илэрхийлж байгаа. Энэ донд гэр бүл болох хүсэлтэй хэрнээ харилцаа нь ерөөсөө урагшаа явахгүй байгаа, эсвэл бие биентэйгээ гэр бүл болохыг бүр амар ингээд чин сэтгэлээсээ хүсээд байгаа ч гэсэндээ тэрэндээ ерөөсөө ингэж итгэхийг хүсэхгүй яг тиймэрхүү нөхцөл байдалд орсон юм болов уу гэж би юу нь бол бодож байна. Тэрний учир шалтгаан нь ерөөсөө л яг ингээд харилцаа урагшаа явахгүй байгаа юм шиг санагдаад, эсвэл одоо маш их юм гадны нөлөө орж ирээд сад бэрхшээлүүдээр ингээд маш ихээр нэг дор гарч ирэх ч юм уу, тиймэрхүү байдлаар бол явах шиг байна. За уучлаарай, би энэ цонхоо хаваад. За уучлаарай guys. Гадаа амтан дугаараад хүүхдүүд ойрлолтоод байсан, би юусаа анзаараагүй эхлүүлсэн байсан байна. За тэгэхээр одоогийн харилцааны энерги маань ерөөсөө л тийм нэг гацсан байгаа. Бие биентэйгээ байх хүсэл нь амар их мөртлөө ерөөсөө өөрсдөө ч үйлдэл хийгээд болохгүй, өөртөө үйлдэл хийхгүй байгаа болохоор бас харилцаанууд юу гэх илүү дордоод, илүү сулраад, илүү их хэрэлдэж маргалдаад гэдэг ч юм уу. Яг нэг тиймэрхүү нөхцөл байдалд орсон юм уу? За аль эсвэл аль үжээ гэр бүл болцсон хүмүүс бас байгаа бол гэр бүлийн харилцаанд нь асуудлууд гарч ирэх, өөрсдөөс нь одоо юу гэдэг шалтгаалаагүй тиймэрхүү сад бэрхшээлүүд бол маш ихээр гарч ирж байгаа харагдаж байна. За хэрвээ саяны миний хийсэн зүйлс тантай таарч байвал энэ таны бүлэг мөн гэсэн үг юм аа. Одоо энэ хүн таны талаар юу гэж бодож мэдэрч байна вэ гэдэг талаар нь харъя. За тэгээд харахад энд яг шууд харагдаж байгаа юм нь яг нүдэнд тусаад байгаа юм энэ л л да. Энэ болохоор харилцаанд одоо гадны нөлөө бол маш их одоо нөлөөлж байна. За энэ маань 3 дахь читгээд хүмүүс буюу хайр дурлалын үед байж болно. За эсвэл гэр бүл, найз нөхөд, аав ээж нар гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар өөр хүн бол энэ харилцаанд бүр яг зоолттой нөлөөлж байна. Энэ нь бас хоёрт амар ядаргаатай санагдаад амар саад болж байгаа байх. За таны энэ бодож байгаа хүн нэг бол өөр хүнтэй харьцаж байгаа. За нэг бол таныг ингээд өөр хүнтэй харьцаж байгаа. Өөрийг нь ер нь ингээд бараг орхиод явж байгаа. Өөрийнх нь тал дээр одоо ерөөсөө найдвар тавихгүй байгаа гэсэн талаас нь одоо жоохон тийм гонхтой байдлаар гэх юм уу.
Яг тэгэж хараад байх шиг байна. Тэрнээс гадна та хоёр сүүлийн үед магадгүй одоо харилцах тусам та хоёр бие биенээсээ ямар их ялгаатай хүмүүс вэ? Та хоёрын дунд ер нь ингээ ямар их ялгаа байсан юм бэ? Өмнө нь ингээд яагаад ерөөсөө анзаарч байгаагүй юм бэ? Гэсэн бодолд төрж байгаа байх. Магадгүй энэ нь яг одоо юу хин та хоёр иймэрхүү аргагүй төрсэн бүр юм нөхцөл байдлуудад үнэхээр хүрнэ гэж бодоагүй, зүгээр л яг харилцаагаа ингээ маш гоёор төсөөлцөн яг л гоё юм уу илгэр дээр гардаг шиг хайр дурлал шиг бодцсон явж байсан чинь асуудлууд гараад иржээ. Тийм болохоор та хоёр хин баг зэргийн сэтгэл санааны баг зэргийн уналттай бие биентэйгээ уулзраа болохгүй нэлээд хичээгээ явж байгаа бол харагдчихээн. Гэхдээ энэ харилцаанд хин нэг нь ерөөсөө би одоо нөгөө хүнээ уучлж чадахгүй байгаа тийм нөхцөл байдал бас харагдаж байна. За энэ 3 дахь итгээлийн хувьд бол байж болно. Тэрнээс гадна өмнө нь одоо хэрэлдэж маргалтаад ямар нэгэн байдлаар асуудал гараад тэрнийхээ талаар ингээд ярилцаад дууссан гэж бодож ирсэн. За эсвэл дуусаагүй гэдг нь ойлгомжтой зүйл дээрээ нэг нь уучлалт гуйж чадахгүй нөгөөх нь уучлалт гуйсан ч уучлж чадахгүй яг нэг бие биенийгээ бас нэлээд тийм байдалд оруулаад байгаа мó гэж юу нь бол харж байна. Яг иймэрхүү асуудлуудаас мэдрэмжүүдээс болоод та хоёр бас хин харилцаандаа за ялангуяа энэ хүний талаас харилцаандаа нэг их амар ихтгэл найдвар тавихаа болчиж ер нь бол энэ харилцаа цаашаа үргэлжлэх үгүүд ч гэсэн одоо маш их эргэлдэж байгаа яг тийм дүр зураг бол харагдаж байна. Тэрнээс биш энэ хүн тантай ирээдүг төсөөлөөгүйдээ биш төсөөлж чадахгүй байгаадаа биш энэ их асуудлын дундаас энэ их зүйлийг яаж шийдэж хамтдаа туулж давж гарах вэ? Ер нь туулж давж гарах болов уу гэсэн яг тэр нэг итгэл найдвар нь ингээд өдөр ирэх тусам багсаад эсвэл дахиад асуудал гарч ирэх тусам багсаад эсвэл яг ингээд нөхцөл байдал хүндрэх тусам за эсвэл гонигтай ууртай үедээ илүү их одоо энэ муухай мэдрэмжийг мэдрэх гэдэг юм уу? Тиймэрхүү байдлаар бол яваад байгаа юм шиг байна. Тэрнээс биш уг нь бол бие биендээ маш их татагдсан. Анхнаасаа л ингээ бие биендээ маш их татагдсан, таалагдсан. Бие биендээ дурлсан, бие биендээ одоо юу лээ уг нь орж ирдэггүй. Тий харилцан ашигтай бие бинийгээ хайрлсан, бие бинийгээ халамжилсан. За харилцан ашигтай гэдэг нь ерөөсөө тийм муухай утгаар биш ээ. Зүгээр л бие биентэйгээ одоо юу яг зэрэг энэ тэнцүү бие бинийгээ хайрлаж халамжилсан гэдэг утгаараа орж ирж байгаа шүү. Тэгээд энэ хүний мэдрэмжийг ингээд ер нь энэ харилцаагаа яаж харж байна вэ гэд яг дүгнээд хэлэх юм бол яг энэ хүн яг энэ харилцаагаа яаж авч яваад яг юу хийх ёстойгоо бол бүр ингээ үнэхээр мэдэхгүй нөхцөл байдалд орсон байна. Хэрвээ энэ хүн маань өөрөө цаана 3 дахь этгээдтэй бол бүр яг тэр тал дээр ямар нэгэн байдлаар шийдэл гаргаж ирэх талаар ерөөсөө нэг л санаа учраа олохгүй л яваад ах шиг санагдаж байна миний хувьд бол. Тэрнээс гадна бас тантай ингээд зүгээр л бас ямар нэгэн энгийн зүйлийг энгийн харилцааны талаар эсвэл зүгээр л ингээ энгийн харилцан яриа үүсгэх үед одоо юу гэх юм бэ одоо бие биенийхээ сул талыг олж хараад байгаа гэх юм уу энэ хүний хувьдас тийм сэтгэл төрсэн байж болно. Одоо яг юу гэж хэлээд байна вэ гэхээр одоо юу гэдэг магадгүй нэрэл яг ингээд за та магадгүй асуудлыг олоод хэлсэн байхад нөгөө хүн чинь ингээ хитрхи өөр дээрээ тусгаж аваад ч юм эсвэл чи намайг өстой ингэж хэллээ ингээ намайг л буруутгаад байна. Би л энд яг ингээ буруутад байгаа юм шиг байна гэсэн яг нэг тийм одоо муухагаар хэлвэл жоохон таныг одоо өөсөв хайгаад байна гэж харж байгаа яг тиймэрхүү магадлал бас байна. За тэгээд өөр зүгээр л ингээ мэдрэмжийг харахад нөгөө нэг анх дурлсан гэдэг үнэн гэдэг зүйл дээрээ л яг тогтоод яг үдээ болтлын харилцаа ингээд хидээ асуудалтай ч гэсэн жоохон урт удаан хугацаанд үргэлжилж байгаа юм болов уу гэж бодож ин тэрнээс биш энэ харилцаа одоо юу гэх юм
яг үндэ амар тийм бат бөх харилцаа л юм л та. Анханасаа нөгөө би бинийгээ маш хүндлэлтэйгээр харилцаагаа эхлүүлсэн, харилцсан, халамжилсан болохоор хэдийн юм их асуудал байгаа ч гэсэндээ яг нэг бас одоо хүртэл ингээд нураад унчаагүй явж байгааг бодоход уг нь бол бас яг таны гих орон зай энэ хүний сэтгэл зүрхэнд байгаад байна. За нөгөө талаасаа одоо бас та энэ хүний гих орон зай ингээ байгаад байгаа болохоор яг ингээ нийлж чадахгүй, салж чадахгүй яг нэг тиймэрхүү нөхцөл байдалд орсон болов уу гэж бодож байна. Мөн энэ харилцаанд яг одоогоор хайр дурлал гэдэг зүйлээс илүү чухал асуудлууд гараад ирсэн болохоор хоёр бас тэр талаа жоохон мартагдуулаад байгаа юм болов. Анхных шигээ би бинийгээ хайрлахаа бэлдсэн болов, анхаарал тавьсан болов, биш анхаарал тавихаа бэлдсэн болов гэдг нь бас жоохон анзаарэгдэж байна. За мэдрэмж бодлын үед иймэрхүү байна. За одоо энэ харилцаа ер нь цаашдаа яах болоо, ер нь ингээ яах вэ гэдэг талаар асуусан чинь. За энэ доор нь бол тарот төрлнүүд бол гарч ирсэн. За нэмэлтээр би бас 2 oracle суглаад гаргаж ирсэн. За тэгсэн чинь эхлээд энэ гарч ирсэн. Nothing has gone wrong буюу юу ч ингээ буруу болоогүй байна. Зүгээр л ингээ цаг хугацаанд итгээд үйл явцад итгээрэй гэсэн тийм мессеж гарч ирсэн байна. Магадгүй энэ картаас одоо юу гэдэг энэ бүх харилцааны асуудал нь зүгээр л энэ төр зурих юм аа. Жохон тисчгээ, жохон л ингээд бинтэйгээ цуг байчих гэж бас хэлээд байгаа юм шиг бас санагдчихээн. За тэрнээс гадна unrequited feelings гэхээр одоо юу гэх юм мэдрэмжээ гүйцэд гарахгүй байгаа байдал эсвэл дутуу мэдрэмж гэдэг юм уу тиймэрхүү утгаараа бол орж ирж байна. Энэ нь яг миний түрүүний хийсэнчлэн өмнө нь одоо ингээ би бинийгээ хайрлаж халамжилдаг байсан шигээ би бинийгээ хангалттай одоо нөгөө анхаарал халамж тавихаа бэлдсэн болов гэдгээс энэ дээр гарч ирж байгаа шиг байна. Тэрнээс гадна энэ миний бодлоор энэ 8-ын сэлэм тэгээд энэ 8-ын саваа буруу хараад гараад ирсэн тий амар холбоотой байх шиг байна л да. За тэгэхээр энэ харилцаа цаашдаа яах вэ гэвэл магадгүй одоо юу гэдэг таны хүсэж хайгаад байсан яг тэр нэг 3 удаа хугацааны гэр бүлийн харилцаа хараахан биш байж болзошгүй. Энэ харилцаа зүгээр л юм сураад өнгөрөх төдий харилцаа байж болно. За аль эсвэл үнэхээр гэрлэх сонголтыг гаргаад гэрлэх харилцаа байлаа гэхэд та хоёр мэдээж яг энэ өмнө нь одоо энэ гарцсан байгаа асуудлуудаа шийдэх бол шаардлагатай. Тэрнээс гадна хоёрын дунд магадгүй одоо шашны зөрүү, амьдралын хэв маягийн зөрүү тиймэрхүү юмнууд бас гардаг бол тэднэрээ нийлүүлэх шаардлагатай байх нэ. Тэгэхгүй бол насан туршдаа ингэж зүрэлдөөд маргалдаад яваад байна гэж бас юу ахав тийм ээ. Тиймээс яг энэ тал дээр хоёроос бас тодорхой хэмжээний магадгүй одоо байгаагаас чинь илүү хичээл зүтгэл дахиад гарна шүү. Тэрэн дээр бол яг ингээд анхаарал өгөөрэй. Энэ харилцааг засаж авахын тулд тийм ч амархан байхгүй. Гэхдээ бүтгийн хувьд бүтээхийг хүсвэл бүтээж болно гэсэн санааг яг миний зүгээс бол хэлж өгдөг байгаа. За тэрнээс гадна Three of Cups, Five of Wands. Та хоёр яг үнэндээ цаашдаа уг нь бол яг нөгөө нийлдэг талуудаараа таарад гэх юм уу? Мэдээж та хоёрт адилхан тодорхой хэмжээний зүйлс бол байгаа. За магадгүй жишээ нь одоо мэдрэмжээрээ бие биентэйгээ маш сайн ойлголцдог. За эсвэл яг л ингээ найзууд шиг гоё байж чаддаг, enjoy байж чаддаг. Хосууд байх үедээ хосууд байгаа, найзууд байх үедээ найзууд байгаа. Уг нь бол яг нэг тийм балансыг олж чадхаар хүмүүс байна. Гэхдээ зарим нэг үнэхээр юм шаардлагагүй зүйлс дээр ингээ бие биентэйгээ яагаад маргалдах гээд байна вэ? Одоо ч гэсэн яагаад ингээ маргалдаад байгаа юм бэ? Яагаад ингээ үл ойлголцоод байгаа юм бэ? Эднэр чинь магадгүй одоо юу гэдэг яг ингээд хоёрын бие биенийхээ өмнөөс шийдэж өгөх асуудал биш байж болно штэ гэсэн яг тийм мессежээс орж ирж байна. За тэгээд энэ сүүлийнх нь буюу Eight of Swords, Eight of Wands гэдэг маань энэ харилцаа маань одоо юу гэх юм? Ирээдүйд хоёр үнэхээр нээлттэй ярилцаж чадахгүй, үнэхээр бие биендээ яах гээд байгаагаа ойлгуулж чадахгүй байх юм бол хоёр зүгээр л ингээ бие бинийгээ маш ойлгомжгүй, тодорхойгүй байдалд унгаад үлдээнэ. Тийм учраас
үнэхээр одоо би бинтэйгээ ойлголцож чадахгүй бол баг эртхэн би бинийгээ хайрлаад бодоод хоёр тишээ ер нь болсон дээр үнэхээр ойлгож чадна, ярилцаж чадна, яах гээд байгаагаа илэрхийлж чадна, ямар байгаагаа хэлж чадна гэвэл энэ харилцаа цаашаа үргэлжлэхэд ямар нэгэн байдлаар асуудал байхгүй гэж миний зүгээс бол харж байна. Тэгэхгүй та хоёр яг шулууганд өгнөд хэлэхэд энэ харилцааг ингээд бүтээж чадахгүй, энэ асуудлуудыг ингээд цогтаа даван тулж чадахгүй гэж бодож ивэл миний бодлоор нэг ямар тийм урт удаан хугацааны харилцаа бол хараад хэрэггүй гэдгийг хатуу сануулъя. Гэхдээ энэ бас олон нийтэд зориулсан онцлог биш болохоор тантай бас бүрэн гүйцэд харах албагүй юм шүү. За энэ удаагийн бичлэг маань ингээд дуусаж байна. Энэ бичлэг маань нэмэлттэй байгаа. Нэмэлт дотроо энэ хүний дараагийн үйлдэл нь юу байна? За та төрүүлж үйлдэл хийвэл нөгөө хүн бас ингээ яаж хүлээж авах вэ гэдгийг бас харж өгье. За тэрнээс гадна энэ харилцааны яг холын ирээдүй ямар байх вэ гэдгийг бас бичлэгэн дээрээ оруулнаа. За цаг заваа гаргаад үзсэн баярлалаа. Баяртай. Сайн байна уу? 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За миний хувьд дөнгөж ажилласаа орж ирээд жоохон амс хийж байгаа энэ бичлэгээ хийж байгаа болохоор жоохон намуухан ярьж магадгүй, жоохон ядарсан байна уучлаарай. За хэдүүлээ та хэд маань бичлэгнийхаа сэдвийг аль үжи харсан болов уу гэж бодож байна. За тиймээс эхлээд би та хэдийнхаа энэ харилцааны энерги нь ямар байна вэ гэдгийг харж өгье. За тэгээд харахад бол энэ харилцаа магадгүй яг шинээр танилцаад явж байгаа хүмүүс яг бодож орж ирсэн болов уу гэж бодож байна. Тэгэхдээ бас аль талтайлаа зүгээр л яг ерөнхий харилцааны энерги нь бол яг одоогоор маш идэвхтэй байгаа, маш хөнгөн төвшөнд явж байгаа. Нэг их юм бодохгүй байгаа яг нэг тиймэрхүү гайгүй хөнгөн зүйл бол мэдрэгдэж байна. Би бинийгээ тодорхой хэмжээнд бол хүндэлж чадж байгаа. Би бинийхээ үзэл бодолд одоо нэлээд татагдж байгаа болов уу гэж юу нь бол бодож байна. Ялангуяа энэ харилцааны одоо эмэгтэй хүнийх нь үзэл бодол нь одоо илүү сонирхолтой, эсвэл яг энэ харилцаандаа нөгөө хязгаар зураас тавьж өгч байгаа нь эмэгтэй хүн юм болов уу гэж би юу нь бол харж байна. За мажишнаас харах юм бол энэ харилцаанд та хоёр хин хин нь одоо маш тийм чөлөөтэй байгаа, өөрийнхоороо байгаа, яг л нэг тэмнэх амир тэгж нууж хаагаад байх юмгүй. Яг за би яг ийм хүн шүү гэд яг хин хин нь өөрөөсдийгөө харуулад явж байгаа юм болов уу гэж юу нь бодож байна. Гэхдээ энэ харилцаа яг цаашаа яах вэ ийхүү гэдг нь бол яг одоогоор маш тодорхойгүй байгаа. За яг нэг тиймэрхүү харилцаа байх нэ. За одоо энэ хүний бодол мэдрэмж нь ямар байна вэ гэд харцгаая. За ингээд харсан чинь энэ бүлгийг сонгосон хүмүүс маань бас маш тийм жоохносоо урт удаан хугацааны танил байсан. За эсвэл бүр жоохносоо гэдэг нь цаашийн зүгээр л ингээд урт удаан хугацааны танил байж байгаа. Тэгээд харилцаанд нь магадгүй юм хайр дурлал үүсээд яг тиймэрхүү хүмүүс орж ирсэн байж болно. За аль эсвэл зүгээр л энгийнээр нөгөө хүн чинь таныг өөрийнхөө даяаныхан шиг мэдэрдэг, буюу soulmate шиг бол мэдэрч чаддаг. Та энэ хүнд маш тийм тав тухтай, дулаахан, гэр бүл шиг яг тийм мэдрэмжийг төрүүлж чаддаг. Тэр хүн яг тэрэндээ бол яг одоо маш сэтгэл хангалуун байгаа бол харагдаж байна. Гэхдээ миний бодлоор энэ хүний зүгээс гэх юм уу, таныг ингэж өөрийг нь одоо юу гэх юм жоохон арга мэхэндээ оруулах гээд байгаа, жоохон арга цайл ашиглаад байгаа гэж бас харж иж магадгүй байна. Одоо гоёор хэлэх юм бол жоохон сахилахгүйтэй гэх юм уу. За муухагаар хэлвэл жоохон одоо ингээ манипуляц хийгээ, газлайт хийгээд гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар бол харж иж болзошгүй байна. Гэхдээ яг ингээд харсан чинь одоо юу гэх юм, өмнө нь ямар нэгэн байдлаар би бинийг мэддэг байсан, харилцаанд байсан хүмүүс байсан юм шиг байна. За үгүй штэ, үнэхээр ингээд шинэ харилцаа штэ гэж бодож байгаа бол бас
ийм өнгөрсөн насандаа холбогдож исэн, өнгөрсөн насандаа бас ийм хосууд байсан. Яг тийм төрлийн харилцаа юм болоо гэж бодож байна. Тэгэхээр яг нөгөө утгаараа бол баг зэргийн одоо юу гэх юм жоохон кармагаар холбогдсон, хувь заяагаар холбогдсон одоо төвшин нь арай илүү хүчтэй байна гэх юм уу. За тэр талаараа бол тэгж гарч ирж байна. Тэгээд яг энэ хүний зүгээс одоо таныг юу гэж бодоод байгаа вэ? Энэ харилцаагаа юу гэж бодоод мэдрээд байгаа вэ гэхээр яг одоогийн нөхцөл байдалд бол одоо юу гэх юм хоёрын харилцаа нэг тийм жоохон нэг нурж унахад ойртцсан юм шиг санагдаад байгаа. Эсвэл одоо энэ хүний зүгээс яг ч юм нэг тийм нэг айцтай байгаад байгаа юм шиг санагдаад байна л да. Тэр айц нь юу вэ гэхээр за энэ харилцаа үнэхээр ингэ бүтэхгүй бол би яах вэ гэдэг тал дээр айгаад байна. Яг шалтгаан нь бол тэр яагаад вэ гэхээр зүгээр л энэ хүн тантай одоо маш тийм нөгөө халуун дулаан өмнө нөгөө хүнээс авж байгаагүй мэдрэмжийг аваад байгаа болохоор яг тэрнээсээ болоод харилцаагаа сүйтгэжхүйгээд айгаад байгаа юм шиг байна. Ягаад ч юм ингэ надад байж байгаа л нэг юм нэг гүнзгий амьсгаа орж ирээд байна л да. Нэг тийм нэг амьсгалах гад санаа алдаад аль эсвэл яг нэг тэгээд байгаа бас юм болов уу? Тэрнээс гадна хоёртаас юм харилцаа чи яагаад урагшлахгүй байна вэ гэдэг дээр хоёрт шийдэгдээгүй асуудлууд байна харилцааны үед. За тэдгээр нь одоо юу байж болох вэ гэхээр өмнө нь ингээд шийдээгүй эсвэл яг ингээд бүрэн гүйцэд ярилцаж дуусаагүй, бие бинийгээ уучлж чадаагүй. Одоо хүртэл ингээд уурлаж бухимддаг тиймэрхүү асуудлууд байна. Тэр нь болохоор бие биендээ ийм энэ тэнцүү биш хандсан, шудраг бус хандсан. За эсвэл бие биендээ одоо зүгээр л энгийнээр муухай хандсан. Яг тиймэрхүү асуудлуудаас болоод одоо баг зэргийн тийм гомдол яваад байна, уур яваад байна. Энэ нь яг одоо яг тэр хүн гэхгүй зүгээр л яг хоёр хоёуланж чи яваад байгаа бол мэдрэгдэж байна. Магадгүй энэ хүний зүгээс яг ийм асуудлууд байгаад байгаа болохоор бас энэ харилцааг магадгүй яг цаашаа баталгаатай явна гэж харахгүй байгаа байх. Бас уг нь бол ингээд уучлахыг хүсэж байх шиг байна. Тэгтэл бас ингээд нэг уучлж чадахгүй. Урагшилж чадахгүй байгаад байгаа нөхцөл байдал нь яг ингээ одоо тохиолдоод байгаа юм болов уу? Түрүүний бас нөгөө нөгөө soulmate шиг санагддаг, заяаны хан шиг санагддаг гэсэн нь одоо зүгээр л нэг тийм одоо юу гэх юм ерөнхий сэтгэгдэл байнга байж идэг мэдрэмж нь гэх юм уу? Саяны миний энэ хэлсэн асуудлууд гэх юм уу? Яг эднэр нь бол бүр яг ингээд нэг одоо тохиолдоод одоо сэтгэлийн чинь шаналгаад нөгөө хүний сэтгэл нь бас шаналаад байгаа яг тиймэрхүү зүйлс гарч ирсэн болов уу гэж юу нь бол харлаа. За тэрнээс биш энэ асуудлуудыг ингээд үнэхээр шийдээд болчих юм бол яг энэ хүн тантай уг нь ингээд цааштай байх хүсэл нь бол байна. Тантай цаашаа гэр бүл болох, имээ тимээ болох яг тийм хүсэл бол одоо ингээд маш их байгаад байна гэдгийг бол энэ дээр харуулж өгч байна. За энэ нь юм байт юм байж. За тэгвэл энэ харилцаа ер нь ингээд цаашдаа яах гээд байгаа хандлагатай байна вэ гэдгийг нь харсан чинь за энийг би аль болох ингэж дараалалд оруулж ярихыг хичээе. За миний бодлоор үнэхээр та хоёрын асуудлуудаа шийдэж чадахгүй байх юм бол нөгөө цаашдаа ив найрамдалтай байна, ойлголцсон, энгийнээр тайван хүлцэнгүй ярилцаж чадна гэдэг та хоёрын хувьд бол үнэхээр ингээ асуудал болох гээд байна. Тэрийг бол одоо маш хүчтэй сануулж байна. Хэрвээ энэ асуудлууд сунжраад хоёр би өөртөөхөө мэдрэмжээ бие биендээ нээхгүй, ямар санагдаж байгаагаа хэлэхгүй ингээ яваал байх юм бол яг үүндээ энэ харилцаагаа та хоёр ингээд өөрсдөө алаад хайчиж байгаа юм шиг яг тийм юм бол мэдрэгдэж байна. Тэрнээс биш энэ харилцаанд бүр тийм амар гадны нөлөө орж ирж тийм саад болоод байгаа юм бол бүр ерөөсөө харагдахгүй байна. Тэрнээс гадна та хоёр одоо юу гэх юм? Яг өөрөөсөндөө цаг хугацаа өгч болно. Би биэндээ бас цаг хугацаа өгч болно. Гэхдээ урт удаан хугацаанд үнэхээр өөрөөсдөө нээхгүй
өөрөөсөө одоо нөгөө ямар санагдаж байгаагаа яг энэ итгэж байгаа хүндээ хэлж чадахгүй байх юм бол зүгээр л яг энэ харилцаанд байж яах гээд байгаа юм бэ гэсэн яг тэр зорилгоо дахиад санаарай гэдгийг яг сахиусууд нь бол хэлж өгөөд л байх шиг байна л да. Тэрнээс биш энэ харилцааны одоо нөгөө spark буюу яг тэр нөгөө очин унтраад байгаа юм бол ерөөсөө харагдахгүй байна. Яг л одоо байдгаараа бол үргэлжлэх боломжтой. Яг энэ magician шиг яг энэ Six of Cups шиг цаашдаа болгоно нөгөө харилцааны потенциал нь байгаа болохоор цаашдаа яг бие биендээ одоо нөгөө цуг баймаараагаа сонирхлоо илэрхийлээд тэгээд явах бол боломжтой байна. Гэхдээ энэн дээр бас юм нэг нэмэлт хэлж өгч байгаа зөвлөгөө гэх юм уу? Тэр нь болохоор хоёр за хэрвээ ингээ шинэ танилцсан хүмүүс бол битгий яараарэ. Ерөөсөө юм яарах шаардлага байхгүй шүү. Сонголтоо ухаантай хийгээрээ. Бие биендээ итгээрээ. Тэрнээс гадна ингээ цаг хугацаанд итгээрээ гэсэн яг тийм мессеж бол гаргаж өгч байна. Гэхдээ та хоёр бас өөрсдөө хүчин зүтгэл хичээл зүтгэл гаргах учиртай шүү гэдгийг бас яг энэ дээр ингээ давхар хилээд өгч байх шиг санагдлаа. За явц дундаа та хоёр бол одоо жижиг сажиг одоо юу гэх юм гарч ирж байгаа асуудлууд за тэр нь одоо та хоёрын зан авшийн ялгаа, хандлагын ялгаа, тиймэрхүү одоо хос болгонд тохиолддог тиймэрхүү асуудлуудыг бол хангалттай даваад шийдээд гараад ирнэ. Тийм болохоор тэрэн дээр бол нэг амар санаа зовоод байх юм байхгүй байна. Миний зүгээс та хоёрт яг зөвлөх юм нь гэвэл яг энэ харилцаанд яг зориулж зөвлөх юм нь гэвэл одоо яг энэ хүнд төвшөнд байгаа асуудлаа шийдээрээ би бинээсээ уучлалт гуйгаарэ. Уучлалт гуйсны дараа бас ингээ би бинээгээ уучлаарэ гэж бол хэлмээр байна. Гэхдээ энэн дэр ч гэсэн нэг амар яарад байх шаардлага байхгүй гэдгийг бас ойлгох шаардлагатай болов уу гэж бодож байна. За be present гэдэг үзэг маань буруу арга гараад ирсэн байна. Тэгэхээр энэ маань ялцчгүй л яг хоёрыг нэг бол ингээ өнгөрсөндөө хитрхи гацаад байгаа гэдгийг бол харуулж байна. За нэг бол ирээдүйдээ бас ингээ хитрхи санаа зовоод байгаа гэдгийг харуулж байна. За эндээс бас өөр ямар мессеж орж байна вэ гэхээр ирээдүйд ингээ болоогүй байгаа зүйлийн талаар санаа зовоодох шаардлага байхгүй. Яг л ингээд одоо байгаа асуудал одоо юу байна тэрийг шийд одоо ямар хайр халамж байна тэрийг мэдэргээ зүгээр л хоёрыг ерөнхийд нь юм одоо цаг дээрээ байхыг хүсэж байна гэсэн үг. За ерөнхий бичлэг маань бол энэ хүрээд дуусаж байна. Нэмэлтээрээ та бүхэндээ энэ хүний дараагийн үйлдэл тэгээд та төрүүлж үйлдэл хийвэл яах вэ? За тэгээд холын ирээдүйн потенциал нь ер нь бас ингээ ямархуу байх вэ гэдгийг бас харж өгнө. За тэгээд та бүхэн цаг цаваа гаргаад бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баяртай. Сайн байна уу? 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За миний хувьд жоохон ядарсан байгаа учраас баг зэргийн намуухан ярьж магадгүй, жоохон удаа ярьж магадгүй. Тиймээс та бүхэн арай хурдан сонсохыг хүсвэл тохиргон дээрээ хурдыг нь өөрчлөөд сонсож болохоор байгаа шүү. За хэдүүлээ. За та хэд маань одоо яг энэ мэргийн сэдвийг бол аль хэдийн харсан байгаа байх гэж бодож байна. Тийм болохоор хамгийн түрүүнд би та хэдийнхээ харилцааны энергийг нь харж өгөх байгаа. За энэхүү харилцааны энергийг нь харахад бол одоо нэлээд тийм гоё өгөлцөж авалцаж чадж байгаа. Бие биендээ цаг зав гаргаж чадж байгаа яг ингээд сэтгэлээсээ хандж байгаа яг тиймэрхүү зүйл бол харагдаж байна. Тэгэхээр тэр талаараа бол маш юм гоё байна. Амар нээлттэй байна. Нээлттэй байхаас гадна энэ харилцаа бас одоо юу гэх юм жоохон нэг тийм эхлээд удаагүй дөнгөж юм нэг шинээр эхэлж байгаа харилцаа юм болов уу гэж бас бодож байна. Гэхдээ бие биендээ тодорхой хэмжээний итгэлийг бол төрүүлж чадж байгаа. Зарим нэг зүйлс дээр бие биенийхээ итгэлийг бол олоод авчихсан явж байгаа харагдаж байна. Тийм болохоор одоо юу гэх юм сэтгэлдээ одоо бие бинийгээ гих орон зай үүснээс гадна бие биендээ одоо тодорхой хэмжээгээр итгэдэг болсон байх нэ гэсэн үг. Гэхдээ миний энэ
тодорхой хэмжээгээр гэж яриад байгаа утга учир нь болохоор яг энэ харилцаа бас юм нэг албан ёсны төвшин дараа хүрээгүй харилцаа зүгээр юм харьцаад явж байгаа харилцаа юм болов уу гэж харж ийн л та. Тийм болохоор ч юм уу эсвэл яг ингээ албан ёсоор үерхээгүй болохоор бас яг ингэж бие биендээ одоо зүгээр л 100% итгэж найдаж чадахгүй байгаа гэх юм уу. Тэр талаараа л яг тийм байгаа. За харилцааны энергийн хувьд бол нэг иймэрхүү байна. Ер нь бол маш гоё бие биендээ маш хүндлэлтэй хандж байна. Бие биендээ одоо яг ингэж зориулж цаг зав сэтгэл гаргаж чадж байгаа яг тийм харилцаа байна. За одоо тэгвэл энэ хүний таныг гих мэдрэмж бодол нь ер нь ингээ юу байна вэ гэдэг талаар харсан чинь яг энэ адилхан үзэр гарч ирсэн байна. Яг зураглал нь бол жоохон өөр, гэхдээ утга нь бас адилхан. Энэ хүний зүгээс бол танд яг ингээд өөрөөсөө гаргаж болох сэтгэл, цаг зав, за өөр бас тийм мөнгө төгрөг санхүү бэлэг сэлц ч юм уу тиймэрхүү талаараа бас айгүй юм гоё сэтгэлээрээ хандж ийн. Ерөөсөө одоо юу гэх нэг юм бодохгүй гэх юм уу. За би энэ хүнд ингээд сэтгэл гаргаад байна. Энэ хүн ингээд надад зөрүүлээ сэтгэл гаргаж ийн үгүй юу гэсэн тийм нөхцөл харахгүй гэр зүгээр л юм амар юм гоё байхыг хүсэж байгаа болохоор яг юм яг одоо л энэ хүн одоо маш тийм өөрийнхоороо байгаа юм болов уу гэж юу н бодож байна. Яг л өөрийнхөөрөө гаргамаар байгаа сэтгэлээ гаргаал уулзмаар байгаа үедээ уулзаал цаг заваа гаргаал яг зүгээр л амар тийм амар гоё явж байгаа юм байна. Тэрнээс гадна та хоёр хинэн энэ харилцаанд одоо нөгөө аз жаргал болон тайван байдал гэдгийг хинэн нь бол мэдэрж байгаа нь бол харагдаж байна. Таныг бас амар тийм жаргалтай байгаа гэж бодож байгаа энэ харилцаанд. Яг энэ хүний талаас гэвэл энэ хүн тантай байхаараа яг нэг тийм нэг жоохон хөвгч шиг болчдөг. Эсвэл яг хүүхэд насандаа очсон юм шиг санагддаг. Өөртөө тийм маш гоё тав тухтай бөгөөд аз жаргалтай амар тайван яг тийм мэдрэмжийг та бол үнэхээр гоё төрүүлж чаддаг байх нэ. Зүгээр л яг юм нэг тантай байхдаа одоо нөгөө хүүхэд ч ингээ юу ч бодохгүй амар хөөрхөн энийгээл за нэг бол ингээ уйлаад уурлаад яг тэгээд явдаг штэ. Бүр яг нэг тийм төвшөнд бол явж байгаа юм шиг харагдчихээн. Тэгээд энэндээ сэтгэл хангалуун байгаагаас гадна энэ хүн маань бас одоо юу гэж л харж байна л да. Энэ хүнтэй учирсан маань ямар нэг учиртай байна гэд одоо юу гэх юм. Харилцааныхаа учир шалтгааныг хайгаад гүгээд байгаа юм болов гэж бас бодож байна. Одоо нөгөө хэрвээ soulmate, twin flame, karmic харилцаа гэдэг ч юм уу тиймэрхүү юмнуудын талаар юм тодорхой мэдлэгтэй хүн бол яг тиймэрхүү утга учирыг хайж байгаа. За тиймэрхүү мэдлэггүй байсан ч гэсэн одоо зүгээр л яг за би энэ хүнтэй яг яагаад учирсан юм бол надад яг юу дутуу байсан бол энэ хүн надад яг яаж тусалж гин энэ хүн миний амьдралд яаж гоёор нөлөөлж гин яаж муугаар нөлөөлж гин гэд зүгээр л юм хүн болгоны хийдэг юм ерөнхий дүгнэлтүүдийг хийхийг үзэж байна гэсэн үг. Гэхдээ энэ хүн бас тантай одоо юу гэх юм зүгээр хувь заяагаар учирсан ч бай учраагүй ч бай тэр нь яг нэг амар бол чухал биш. Зүгээр л яг энэ хүний хувьд яг одоо чухал байгаа зүйл нь яг одоо жаргалтай. Өнгөрсний талаар бодмооргүй байна. Ирээдүйн талаар бас бодмооргүй байна. Зүгээр л ингээ одоо амар гоё баймаар байна гэсэн энерги нь бол яг ингэж дийлэнх үедээ одоо давмгайлж ин гэх юм уу. За тэр нь тийм байна. За тэрнээс гадна гэхдээ ягаад ч юм энэ харилцаа магадгүй юм дараагийн үе шатанд очиагүй байл эсвэл албан ёсны тийм төвшөнд хүрээгүй байгаа бол энэ хүний хувьд одоо юу гэх энэ хүний зүгээс яг тийм ирээдүй бодсон юм алга таныг бас одоо бодож байгаа гэж бодохгүй байна. Ерөөсөө л яг энэ хүний энерги за яг болол болно болохгүй болохгүй болдог юм нөгөө цагаас нь ингээ наашаа нэг юм яарад байж болохгүй. Гэтэ энэ хүн бас яг ингээ зүгээр суугаад байж болохгүй гэдгийг бол хангалттай сайхан мэддэг юм шиг байна. Гэхдээ зүгээр л яг дахиад хэлсэнчлэн одоо энэ хүн одоо юу гэх юм танд одоо юу гэх юм нэг амар тэгж хойлоо ирээдүйд ингэн тэгнэ гэж амар бас нэг тийм худлаа итгэл үнэмшил төрүүлмээргүй байгаа юм шиг санагдаад байгаа юм шиг байна. Өөрөө дараа нь одоо юу гэдэг үгэндээ ороогдох эсвэл өөрөө ийм дараа нь хэлсэн үгэндээ хүрч чадахгүй бол яана нөгөө маань ингээ надад итгэхээ болчихно доо гэсэн яг нэг тийм айц байгаад байна. Тэгэхээр
Эннээсээ болоод бас яг танд ийм өөрийгөө бүрэн дүрэн илэрхийлж чадж байгаа юу гэвэл бас нэлээд эргэлзээтэй ер нь бол ингээ бараг үгүй байх гэж бодож байна. Тийм ч болохоор яг одоогоор бол ирээдүйг бодсон юм байхгүйгээс гадна танд бас юм худлаа итгэл найдвар төрүүлээд байхыг хүсэхгүй байна. Энэ хүний зүгээс бас яг танд ингээд бүх юмаа гаргаад хэлж ихсэн үү, бүх яг ингээд өөрийгөө дэлгэцсэн үү гэвэл үгүй. Яг ийм зах тухаас нь л яг танд ингэж өөрийгөө амар тийм фан төвшөнд харуулахыг хичээж байгаа учраас бас нэг амар тийгэж яагаад байхгүй нэх юм уу? Зарим зүйлс бол энэ харилцаанд жоохон тодорхойгүй байх. Гэхдээ тэдгэр нь одоо юу гэх юм ийм дараачийн асуудал шийдэгдэж болохоор асуудал гэж үзэж байгаа болохоор энэ дээр миний бодлоор та хоёр хин нь яг одоогор нэг амар тэгэж одоо нөгөө акцент өгөхгүй, нэг амар тэгж анхаарал хандуулахгүй одоо нэрэл яг ингээ одоо зөвхөн жаргалтай бай гэд яг тиймэрхүү мэдрэмжийг бол аваад явж байгаа юм шиг байна. За тэгвэл энэ харилцаа ер нь ингээ цаашдаа яах юм бэ гэдэг талаар нь харсан чинь за одоо энэ өмнөх энергиудээс бол орж ирж байна. Одоо нөгөө бие биендээ итгэл төрүүлсэн байгаа, бие биенийхээ нөгөө хүндлэлийг тодорхой хэмжээнд авчихсан байгаа гэдэг маань цаашаа ингээ улам дэлгэрээ явах нэг хоёр бие биендээгээ байх тусам одоо илүү их бие биенийхээ итгэлийг олж авна, илүү их бие биендээ зүгээр л итгэдэг болно. Яг тэгсний үндсэн дээр за энэ харилцаа ингээд цаашаа айгүй дажгүй өргөлжлөх боломжтой юм байна шүү гэдэг тал дээр яг тиймэрхүү сэтлийг бол авч эхлэх байх гэж бодож байна. За тэрнээс гадна цаашдаа одоо юу гэх юм та хоёр харилцааныхаа магадгүй хэм маягийг өөрчлөхөөр шийдээд арай илүү тийм эрч хүчтэй эсвэл амар тийм зугаатай хөгжилтэй адлын явдалтай тиймэрхүү одоо юу гэдэг юм болзооны санаанууд ч байд юм уу гаргаж эхлэх байх. Энэ нь бас хоёртой амар гоё санагдана. Харилцааг бас амар гоё тийм халуун дулаан бүгд одоо маш тийм идэвхтэй байлгаж чадна гэдгийг бол энэ дээр яг илэрхийлж байна. Тэгээд ирээдүйдээ яг үнэндээ болох хосууд болох бол бүрэн боломжтой. Угаасаа одоо юу гэх юм та хоёр бие биендээ тохирсон хүмүүс гэдгийг цаг хугацаа өнгөрөх тусам одоо маш олон кейстэй нүүр тулаад маш олон нөхцөл байдлуудтай нүүр тулаад бие биенийг одоо илүү их таньж мэдсэний үндсэн дээр бас за битэр чи ер нь ингээ хоорондоо гайгүй тохирчих юм шүү дээ гэсэн сэтэл бас яг нэмээд яг төрж байгаа юм шиг харагдчихэв. Тэгтээ та хоёр мөн ойрын хугацаанд ч юм уу дахиад л нөгөө нэг явахгүй байх л та. Бүр амар тийм холын хугацааны юм бол бодохыг ерөөсөө нэг тийм хин нь хүсэхгүй байгаа юм шиг байна. Хүсэхгүй байгаагаас гадна бүр амар тийм дараагийн үе шатны харилцааны одоо юу гэдэг гэрлэлт үерхэл за зүгээр л ингээ үерхэл гэрлэлт гэр бүл болох хүүхэдтэй болох гэдэг зүйлс яг л ингээд тухайн үедээ шийдэгднэ гэд ингээ бодсон учраас энэ сэдвүүдийн талаар бас нэг амар тэгж ярилцаад байхыг хинэнийх амар тэгж илүүд үзэхгүй юм шиг байна. Тэгэхээр миний бодлоор та хоёр тиймэрхүү сэдвүүдийг бол тойроод гарчих байх, аниад гарчих байх. Гэхдээ энэ нь одоо юу хийнх амар тийм асуудал биш гэх юм уу? Нэг амар тийм юу та хоёр өөрсдөө яарад байхгүйгээ мэдээж байгаа бол энэ нь та хоёрын хувьд асуудал болохгүй гэсэн үг. За тэрнээс гадна зарим нэг зүйлс бол ойлгомжгүй байна. Зарим нэг зүйлс дээр бол одоо юу гэх юм та хоёр хин нь бие биендээ юм ойлгомжтой нөхцөл байдлыг үүсгэж чадахгүй байх. Тэгвэл яг тэр нь бас нэг амар муу юм биш. Би бол энэ дээр яг бие биендээ нэг хувийн орон зай, хувийн цаг зав гэдгийг нь хангалттай сайхан өгөөд айгуу дайжгүй. Ер нь ингээд хоёр тодорхой хугацаанд бодол санаагаа зэгцлээд тэгээд тодорхой хугацааны дараа хангалттай ойлголцоод авчих учраас энэ нь яг юм төр зургийн жоохон юм нэг хэцүү байдалд орж магадгүй жоохон юм эргэлзээ тэнгэлзээ гэдэг ч юм уу те. Гэхдээ эднэр яг л миний саяны хийсэнчлэх ямар асуудал болоод байхгүй гэдгийг бол энэ дээр хэлж өгч байна. За тэгээ хоёрын oracle хүчрийг харах юм бол look inside yourself буюу өөрөөсөө дотрыг мэдрээрээ ухаарай, хараарай гэсэн утгатай. Тэгэхээр бас та хоёр зарим одоо юу гэх юм мэдрэмжүүдээ ойлгохгүй энэ харилцаанд яагаад байгаагаа ойлгохгүй байх юм бол одоо юу гэх юм нөгөө хүнээсээ одоо нөгөө нэг хариугаа хайх биш, хариултаа хайх биш өөрөөсний чинь дотор яг ингээ бүх зүйл байгаа шүү гэдгийг бол энэ дээр илтгэж байна.
Тэгээ someone has deeper feelings for you than they are letting on гэхээр хэн нэгэн ил гаргаж үзүүлж байгаагаасаа илүү сэтгэл гаргаж гин гэдэг дээр яг ийм утга бол гарч ирсэн байна. Тэгээ энэ нь миний бодлоор таны энэ асууж байгаа хүн юм болов уу гэж бодож байна. Ягаад тэгэхээр нөгөө хэдүүлээ түрүүн харсан нөгөө өөрийгөө бүрэн нээж чадаагүй байна. Цаанаа бас юм хилээгүй байгаа зүйлс байгаа, нууцуд байгаа гэд тэгжсэн шүү дээ. Магадгүй яг тэр талаараа байх. За хэрвээ одоо энэ нөхцөлд та байх юм бол одоо та бас ингэж өөрийнхөө зүгээс гаргамаар байгаа одоо нөгөө сэтгэл мэдрэмжүүдээ гаргаж чадахгүй юм шиг санагдаад байгаа бол энэ нь бас яг танд зориулсан мессеж байж болохоор байна гэдгийг илтгэж өгч байна. За энэ удаагийн мэрэг маань ингээд дуусаж байна. Хэдүүлээ нэмэлтээрээ энэ хүний дараагийн үйлдэл тэгээд таны зүгээс төрүүлж үйлдэл хийвэл яах бол гэдгийг хараад за тэгээд яг холын ирээдүйн потенциал нь яг ингээ юу байна вэ гэдгийг бас юм харах учиртай нэмэлт уншлах хийх байгаа шүү. Тэгэхээр таад маань сонирхол Instagram хаягаар холбогдоод авч болно. За тэгээд цаг зав гаргаад энэ энэхүү бичлэгийг маань үзсэн баярлалаа. Баяртай.